Энэ удаагийн видеогоор та нартай self image буюу би хинбэ гэдэг тэр ойлголтоо хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг тэр техникүүдээр та нартайгаа хуваалцъя. За ерөнхийдөө self image бол маш чухал. Яагаад гэвэл энэ чиглэл та байлаа гэж бодоход та гэтэл энэ бол бусад хүмүүс. За тэгвэл та өөрийгөө би хинбэ гэдэг асуултанд юу гэж хариулж яг тэрний тусгал нь энэ хүмүүс таныг дэж хардаг. Жишээлх юм бол та өөрийгөө хүндэтгүү байвал хүмүүс ч гэсэн таныг хүндэхгүй. Өөрөөр хэлэх юм бол та дотроо өөрийгөө хүндэхгүй байгаа хаашаа шувцлаад эсвэл өөртөө цаг гаргахгүй эсвэл өөрийгөө хүндэхгүй байгаа тэр олон үйлдэлүүдийг бүгдийг та өөртөө тэгж хийж ханддаг бол яг эргэн тойрны хүмүүс таныг хинч хүндэхгүй. Энэ бол таны дотор байгаа тэр зүйлийн тусгал нь өөр хүмүүс танд харуулна. Тэр нь магадгүй таны найз, аав ээж, ах эгч хинч байж болно. Эргэн тойрны чинь хүмүүс таны та бидний тусгал байдаг байна. Тийм учраас бид нарын self image буюу энэ өөрийнхөө тухай концептыг, ойлголтыг бид нар өөрчлөх хэрэгтэй. Энэ ойлголтыг бид нар яаж бий болгосон бэ гэвэл өнөөдрийг хүртэлх бид нар өөрийнхөө өнгөрсөн амьдралынхаа experience-ээс туршлагуудаас бид нар өнөөдрийнхөө бий бүтээгээд авсан. Өнгөрсөн амьдралд амссан мэдрэмжүүдээс өнгөрсөн амьдралд туулсан тэр туршлагаасаа үүдээд бид нар өдөр болгон өөртөө бидний тарих маань дүнл гэж өгдөг. За би гэдэг бол жишээний бид нар би гэж хинбэ гэдэг асуултан дээр хариулдаг тэр нэг тийм цогц ойлголтыг бид нар өөртөө бий болгосон байгаа. Тэгэхээр энэ self image хүмүүс бид нарыг харна. Энэ self image-ээр бид нар амьдралаа өнөөдрийнхөө амьдралыг бий болгох байгаа юм гэсэн. Гэтэл өнөөдрийн миний амьдрал маань миний өнгөрсөнтэй ингээд уяатай байгаад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар юугаа өөрчлөх вэ гэхээр self image-ийг өөрчлөх чухал. Ингэхэд бол яаж өөрчлөх вэ гэхээр бид нар одоо өөрийнхөө боддгоосоо өөрөөр бодно. Өөрөөр бодно. Жишээлбэл би өмнө би тоондоо муу, математиктаа муу гэж боддог байсан бол би одоо өөрөөр бодно. Өнөөдөр хүртэл би өөрийгөө математиктаа муу гэж бодсоор байгаад эргэн тойрны маань бүх хүмүүс багш хүртэл намайг чи тоондоо муу толгойч ажиллах уу гэж боддог болоход хүрсэн гэсэн. Тэгэхээр одоо би өөрөөр бодохдоо би багадаа 11 наснда тоондоо муу байсан, тэр өдөр би муу байсан. Гэхдээ тэр нь насан туршдаа би тоо ойлгохгүй тоондоо муу байсан гэсэн үг биш. Би тоо бодож чадна. Би тэр өдөр 4-р ангидаа л тэр өдөр тоогоо ойлгоогүй. Тэр нь насан туршдаа би тоо бодож чадахгүй гэсэн үг биш. Тоо бодож чадна. Бусад хүмүүс чадж байгаа юм. Би ч гэсэн чадна гэсэн тэр зүйлийг бодож ойлгоно гэсэн. Тийм өөрөөр бодно гэсэн. Хуучин би тоо бодож чадахгүй гэж боддог байсан бол одоо чадна. Дараа нь feel буюу мэдэрнэ. За би тоо бодож чадна гэдгээ мэдэрнэ. Өөрөөр хэлбэл тоо бол амархан томьёогоо мэдж хахад өөрөөдөө болдог, тоо бодох бол амархан гэх мэтчлэн тэрийг мэдэрнэ. Амархан бодож байгаагаар мэдэрнэ. Дараа нь акт буюу үйлдэнэ. За дараа нь ямар нэгэн тоонуудыг та өөртөө бодож тэр тоонуудын хариуг бодож чадаж байгаагаа өөртөө бид нар харуулах буюу бид нар актыг заавал хийнэ. Энэ актыг хийж байгаа үед бидний далд хумсар маань би чадах юм байна гэдэг ойлголтуудыг өөртөө харж идэг. Тэгэхээр энэ гурван зарчмаар бид нар тэр өөрийнхөө self concept-ийг бид нар өөрчлөн гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бас бид нар энийг identity гэж хэлдэг байгаа. Тэгэхээр би өөрийнхөө тэр мөн чанарыг өөрчилж би өнөөдрийнхөө амьдралыг өөрчилнө. Manifest хийхээс өмнө, affirmation хийхээс өмнө бид нар заавал энэ self image буюу энэ identity-г өөрчлөх хэрэгтэй. Тэгжиж бидний affirmation works ажиллана. Тэгэхгүй бол бид нар affirmation маань талд явж идэг, бид нар өөрөөний талд явж идэг. Энэ хоёр energy хоорондоо нийлэхгүй болохоор тэр зүйл бодит байдал дээр ирэхгүй та түүний хийсээр байгаа цөхрөөд байгаа гэсэн. Цөхрөөд ядраад хилээд сүулдэ за энэ зүйл надад болохгүй маань бүтэхгүй мэн гэдэг ойлголт ингээд ирнэ гэдэг маань
таны тэр энержинууд хоорондоо тохирохгүй байгаа гэсэн. Тийм учраас бид нар эхний алхам awareness буюу ойлголт авах. Эхлээд ойлгож авах. За би багада 4-р ангитай жишээлбэл түүнийхээ математикийн жишээ авах юм бол багш намайг тэр өдөр маш хэцүү аргаар багш заасан. Тийм учраас би тоогоо ойлгоогүй. Тэр удаа ганцхан удаа би тоогоо ойлгоогүй мэдрэмжээс болоод би тоо ойлгодог юм байна. Би математикта муу юм байна гэж ойлгоод авсан юм байна. А яг үнэндээ бол би математикта дандаа муу байна гэдэг үг бол биш. Гэдгийг ойлгож өөрийгөө хүлээж авна. Дахиад би жишээ байвал тийм магадгүй би намайдаа муу би хүүхдээ муу би амсгаадаад чаддгүй гэвэл тийм би өмнө чаддгүй байсан. Гэхдээ би одоо өмнө чадна. Ягаад гэвэл өнгөрсний би одоогийн биетэй адилхан биш. Би өөлөө хүчтэй болсон. Миний бие маань өдөр тусам том болж байгаа. Тийм учраас би багадаа 4-р ангидаа гүйж чадахгүй амсгаадаж байсан гэдэг нь насны туршдаа би гүйж чадахгүй гэсэн үг биш гэж тэр өөрийнхөө тэр чадахгүй би гэж хэмбэ гэдэгт би бол өөртөө итгэлгүй би бол олон өмнө юу хийж чаддгүй би тоондоо муу гэдэг зүйлүүдийг одоо маш сайн ойлгоод яагаад та тэгж бодоход хүрсэн. Яагаад та өөрийгөө өөртөө итгэлгүй гэж дүгнсэн. Магадгүй тэр өдөр олонний өмнө үг гарч хэлж чадаагүй гаццсан, тайзан дээр дууд уулгах чагаад гаццсан бол тэрийг илрүүлээд тэр үед л тэгсэн. Тэр нь байнга би тэгнэ гэсэн үг биш гэдгийг өөртөө маш ганцаараа сурж байгаад ойлгуулна. За энэ бол бидний өнгөрсөн туршлагаас ирсэн зүйлээ бага наснаа л би амссан. Одоо би тийм юм биш гэдгийг ойлгоод тэгээд let go. Тэгээд түрэг орхино. Тэгээд энэ бол өнгөрсөн. Би одоо асгацсан скантаа усаа би дахин эргүүлээд авч чаддгүй шиг энэ бол past өнгөрсөн зүйл. Тэгэхээр энэ надад дахиж хэрэггүй гэд let go. Тэр зүйлийг орхино. Тэр өнгөрснийг тавьж явуулна. Тэгэхээр энэ бол хамгийн ихний алхам. Хоёр дахь алхам болохоор би permission гэж зөвшөөрөл өгнө өөртөө. Өөрөөр хэлэх юм бол шинэ хувилбарыг өөрийгөө бүтээх зөвшөөрлийг өгнө. Жишээлх юм бол тоо бодож чаддгүй жишээнээр авъя л та. Тоо бодож чаддгүй гэж бодож ирсэн өөрийгөө одоо би тоо бодож чадна. Тоо бодох бол одоо миний гараас одоо гарна би бол тоо бодож чадна. Хүн болгон чадж байгаа юм чинь би яагаад чадахгүй гэж би тэр үедээ л чадаагүй. Одоо бол би чадна гэж чадах тэр зөвшөөрлийг өгнө. Бид нар ерөөсөө өөртөө зөвшөөрөл өгөхгүйгээр чадахгүйгээр хайдаг. Тэгэхээр би тэрийг хийх зөвшөөрөл бүр сонголтыг би хийн. Сонголтыг хийн гэдэг маань 50% би өөрчлөлтийг хийсэн гэсэн үг шүү. За тэгээд дахиад ийшээ явах юм бол дараагийн нэг зүйл нь болохоор би imagination буюу төсөөлөл гаргахыг хэрэглэх ёстой байгаа. За ингэхдээ болохоор би эхлээд би хуучин биеийг төсөөлнө. За хуучны хуучны жанаадад ямар зуршлууд байсан. Тэр өглөө бас чаддаггүй, тэр өөртөө итгэлгүй тэр жишээлбэл байсан бол өнөөдөр хүртэл таныг тэр өглөө эрт босдгүй, өөртөө итгэлгүй тэр зам чинь өнөөдөр хүртэл таныг амжилтанд хүргээгүй бол та тэрийг өөрчлөх шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл шинэ хувилбарын таны тэр дадал зуршлыг би сонгоно. Эхлээд сонгоно шийдвэр гаргана. За би өнөөдрөөс эхлээд эрт босно. Би эрт босох маань миний эрүүл мэндэд сайн, миний биед хэрэгтэй, маш тухтай эрт босно гэдэг бол маш амархан гэдгийг өөртөө ойлгуулж шинэ зуршлыг бий болгоно. Тэгээд үүнийг 21 өдөр хийн. Та нар маань санаж аваад би энэ акт буюу үйлдэл гэсэн. Тэгэхээр бид нар үйлдэл гэдэг маань 21 өдөр тэр зүйлийг бид нар хийнэ гэсэн. Дараа нь шинэ хувилбарын та төсөөлнө. Шинэ хувилбарын та ямар харагдах вэ? За шинэ хувилбарыг өөртөө итгэлтэй жаана, магадгүй тоондоо сайн жаана ямар харагдах вэ? Магадгүй тэр нэмсгэлсэн, магадгүй тэр харц дээгүүр алхдаг, магадгүй тэр гоё хувцлалдаг тэр шинэ хувилбарыг та ямар харагдахыг тэр төсөөлнө. Тэгээд шинэ хувилбарыг та ямар үйлдэл хийх юм? Өмнө та юм болгон дээр гомдоод өгдөг байсан бол шинэ хувилбарыг та юм болгон дээр гомддоггүй юм энэ хүний ойлголт нь тийм юм байна. Окей гэж орчдөг. Тийм байсан та ямар байх вэ гэдгийг төсөөлнө. Өөрөөр хэлэх юм бол бид нар ингэж төсөөлөд байгаагаараа бид нар тэр даалт ухамсартаа шинэ хувилбарынхаа бие гэж хэмбэ гэдгийг мэдрүүлээд байгаа гэсэн үг. Мэдрүүлж байгаа гэсэн үг. Энэ үед бидний бие
шин биеийг бид нэг нэгээр баг багаар хүлээж авдаг. Ингэж бид нар өөрийнхөө тэр self image буюу би гэж хинбэ гэдгийг ингэж солино. Түүнээс биш ганц 2 өдөр сольждаг зүйл биш. Эсвэл ганц 2 affirmation хийгээд солигдох зүйл биш. Тийм амархан солигдохгүй. Тийм учраас бид нар эдгээр алхмуудыг 21 хоног хийж явж байхдаа бид нар үйлчлэн гэсэн. За ингээд түүний нэг тайлбарлсан одоо би энэ шинэ зуршилыг бий болгоод би өдөр болгон төсөөлөөд мэдрээд шинэ хувилбарынхаа өөрийг бодоод за шинэ жанаа бол гэхгүй шинэ жанаа бол ямар гомдохгүй гэж бодоод явж байгаа тэр энерги маань миний одоогийн байгаа энерги маань шинэ хувилбарын миний энергитэй тохирж явах хэрэгтэй. Онлайн хийж бол тохирч байх хэрэгтэй гэсэн. За жишээлбэл би өөртөө итгэлтэй байх шинэ хувилбарын би маань өөртөө итгэлтэй гэж бодъё. Тэгвэл би миний үйлдэл маань өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Энэ шинэ хувилбарын өөртөө итгэлтэй одоо занаатай тохирч байх хэрэгтэй. Миний энерги маань энэ энерги маань тохирохгүй миний шинэ хувилбар маань би өөртөө итгэлтэй. Гэтэл би миний энерги маань дандаа би өөртөө итгэлгүй би чадахгүй байвал энэ хоёр энерги маань хоорондоо тохирохгүй байна гэсэн. Энэ хоёр хоорондоо тохирохгүй байвал энэ шинэ та хязгаарч болж чадахгүй гэсэн. Тийм учраас бид нар энэ шинэ хувилбарыг та болохын тулд бид нар дахиад шинэ хувилбарынхаа тааг бодно, мэдэрнэ, үйлдэнэ. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй гэж та дандаа бодлоо өөрчилнө. Хуучин бодол ороод ирэнгүүт би энэ бол биш шинэ хувилбарын би бол өөрчлөгдсөн. Би бол өөртөө итгэлтэй, би бол тоондоо сайн, би бол биеийн тамиртай сайн гэж тэгж дандаа бодно, энергээр бодно. Дараа нь бодлоосоо биднэрт мэдрэмж ирнэ, дараа нь бид нар түүнийг үйлдэнэ. Ингээд түүнийг одоо харуулна, би тоондоо сайн гэдэг алхам тэр хийж эхэлнэ. Ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр зүгээр л яагаад ахаар бас болохгүй. Тэгэхээр энэ гурван зүйлийг хамтдан манайхаа хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд хүмүүс энэ зүйлийг хийхгүйгээр л хүссэн амьдралдаа хүрэхгүй байгаа гэсэн. Ямар хүмүүс нь манифест хийгээд хүссэн амьдралдаа хүрээд байгаа вэ гэвэл хүмүүс эдгээр зүйлүүдийг л хийгээд өөрийнхөө self image-ийг л өөрчлөж байгаа гэсэн. Одоо өөрчлөж чадахгүй байгаа хүмүүс нь бид нар юун дээр гацдаг вэ гэвэл яг нэг ийм тойрог дотор ороод энэ тойрог дотор та бид нар байгаа. За тэгээд гутаа 10 наснда амссан мэдрэмж жишээлбэл түрүүний тоондоо муу өөртөө итгэлгүй байсан мэдрэмжийг ахаад энэ тойргийг эргүүлээд 20 наснда дахиад амсна. За 30 наснда энэ тойргийг дахиад амсна. 40 наснда дахиад тэр мэдрэмжийг мэдэрнэ, өөртөө итгэлгүй та 10 наснда өөртөө итгэлгүй байсан, 20 наснда өөртөө итгэлгүй, 30 наснда өөртөө итгэлгүй, 40 наснда өөртөө итгэлгүй, бусдад нэр хүндгүй, 50 наснда өөртөө итгэлгүй, бусдад нэр хүндгүй. Ингээд нас туршдаа нэг энэ тойргийг их ингээд эргүүлээд энэ тойрог дотроос гарч чадахгүй яваад байгаа гэсэн. Тэгэхээр эндээс яаж гарах вэ гэвэл бид нар энэ self image өөрчилсөн цагт буюу өөрийгөө би хинбэ гэж харж байгаа тэр цонхоо өөрчлөөд өөр цонхоор өөрийгөө харсан үед миний энэ тойрог нэлэнгүүдэд өөрчлөгдөн гэсэн үг юм. Дахиад хэлье, бид нар дахин нэг энэ тойрог дотор амьдраад байдаг гэсэн үг юм. Тийм учраас эмэгтэйчүүд маань одоо харилцаан дээр нэг залуутай үргэлжлээ тэр нь одоо магадгүй токсик байлаа гэхэд ахаад тэр залуугаа солиод дараагийн залуутай уулзрахаар яг царай төс нь өөр мөртлөө яг адилхан токсик залуу татдаг. Тэр нь болохоор энэ нэг бөөрөнки дотор ороод тэр бөөрөнкийгөө ингээд эргүүлээд байгаа гэсэн үг юм. Тэгэхээр эндээс гарахын тулд бид нар өөрийгөө өөрчлөх ёстой. Өөрийгөө өөрчлөхийн тулд өөрийгөө харж байгаа би гэж хинбэ гэж тодорхойлж байгаа тэр self image буюу тэр өөрийнхөө тэр identity өөрийнхөө мөн чанарыг өөрчлөх ёстой. Мөн чанарыг өөрчлөхийн тулд бид нар өөрөөр бодно, өөрөөр мэдэрнэ, заавал тэр мэдэрнэ. Тэгээд өөрөөр тэр үйлдэлийг хийн гэсэн. Өмнө та эрт босдгүй байсан бол эрт болсон. Өмнө та би тоондоо муу гэж тоонуудыг ерөөсөө тоомото юмнууд руу хардггүй байсан бол одоо оролдоод за би энийг хараад энийг хувааж үзэх энийг ингээд хийгээд тэр тоог оролдож үзнэ гэсэн. Энэ бол акт буюу үйлдэл. Тэгээд мэдэрнэ өөрөөгөө тэр тоог маш сайн бодож байгаагаар өөрийгөө өөртөө итгэлтэй маш олон хүний өмнө үг хийж байгаагаар өөрийгөө яг тэр шинэ хувилбарын та болсноор өөрийгөө
болно гэсэн үг юм. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо нэг юм гурван давхар юм тойр дотор энэ болохоор таны дотор байгаа та байгаа. За тэгэн гутаа энд болохоор emotional буюу тань та бидний сэтгэл хөдлөл байгаа. Тэгээ гадна талд нь бодол байгаа. За тэгэн гут бид нар эхлээд бид нар энэ доторх өөрийгөө өөрчлөе. Нэг номерынхоо юм хийн. Тэгээ хоёр номерын circle тэгээд 3 номерын бүрэнгээ гэдэг энэ 3 юм байгаа. Тэгэн гут би эхлээд өөрийгөө өөрчлөн би гэж хинбэ гэдэг энэ доторх энэ 3 тойргийн гурвангийнхэн дотор байгаа тэр хамгийн жижиг тойр дотор байгаа та буюу би гэж хинбэ гэдэг зүйлээ өөрчилж иж би өөрөөр сэтгэл хөдлөл гаргана. Өөр эмоц мэдрэмжийг гаргана. Өөр эмоц мэдрэмжийг гаргасны дараа миний бодол өөр би боддог болно. Энийг бас хүмүүс гаднаас хийгээд хүмүүс эхлээд бодлоо өөрчлөө дараа мэдрэмжээ өөрчлөө дараа нь self image өөрчлөх гээд байдаг. Гэхдээ энэ болно 3-2-1 гэсэн дараалал байж болно. Гэхдээ энэ нь зоохон цаг шаардлагатай. Гэхдээ бид нар хурдан хийгээвэл 1 2 3 гэсэн дараалал буюу эхлээд self image тодорхойлоод шинэ хувилбарын бий гэдэг бол өөртөө ихтэй тоондоо сайн гоо үзэсгэлэнтэй тэг гоё бие галбартай юм хүмүүсээ дандаа инээмсэглэж ханддаг хайр татам энэ бол би гэдэг өөрийгөө тодорхойлоод дараа нь тэрнтэйгээ холбоотой одоо мэдрэмжүүдийг гаргаад бодоод тэгээд үйлдэлгээд дотроос нь гадагшаа явах юм бол бид нар маш богино хугацаанд өөрийгөө өөрчилж чадах юм. Дахиад давтаад хэлье өөрийгөө өөрчилсөн цаг таны амьдрал өөрчлөгдөнө. Буюу та доторх програма доторх энэ energy одоо таны энэ inner буюу дотор байгаа тэр зүйлийг өөрчилсөн цагт бидний эргэн тойрон өөрчлөгддөг байх нэ.